эцэг хүний хувьд ч тэр эрх бүхий одоо төрийн өндөр албан тушаалтны хувьд ч тэр Монголд ирээд мэдээж байр сууриа бол ерөнхийдөө сад хоёр бол илэрхийлж таараа. За огцруулах асуудал гэдэг нэлээд идэвхтэй бас яригадаад байна. Яг гişүүд бид нар бас ярьж л байна л да. Тэгээ энэ одоо үүссэн нөхцөл байдал ер нь ямар ч улсад нэг иймэрхүү нөхцөл байдал үүсдэг. Үүний гаргалгаа үндсэн хуульдаа яаж заадаг вэхээр ерөнхий сайд би огцрох уу, эс огцрох уу гэдгээ өөрөө импич хийж их хурл дээр оруулж ирдэг зохицуулттай байдаг. Манай үндсэн хууль ч гэсэн зохицуулт байгаа. 24-ийн хэддэрч байдаг үлээ да марччихдаг. Ямар ч тачин зохицуултууд хэвээрээ байгаа. Хэрвээ би байсан бол энэ асуудлыг шууд оруулж ирнэ. Их хурл итгэл үзүүлэх үү, эсвэл асуудал гэж томьёолдог шүү дээ. Хуулиараа. Өөрөөр хэлбэл ер нь ажлаа үргэлжлүүлэх үү, эсвэл огцрох үү гэдэг. Ийм л гаргалгаа би зүгээр харж байна. Яа харахгүй. Одоо би өөрийнхөө байр суурийг илэрхийлж байна. Үндэсний эвслийн одоо удирдах зөвлөл гишүүд цуглаж энэ асуудлыг бол яриаг байна. Хоёр нь гадаад томилттой ажиллаар явж байгаа. Үүнтэй одоо холбоотойгоор нөгөө хууль ёсоор одоо хөрөнгө орсон бол тэрийг оруулах гэдэг нөгөө алтан гэрэл сайдаа яриад байгаа хуулийн асуудал голнууд бас яригддаг болохоор болоод байна л да. Тэр одоо ямар байр суурьтай вэ? Гэхдээ одоо тэгээд тэр хуулиа өргөн бариад чи барьцлуудаа яалаа. Хурлаар шийдээд угаасаа тэр хуультай хуульгүй одоо хууль усаар хөрөгдсөн бол ус татаж авдаг ийм зохицуулт орсон. Үүгээр ч гэсэн ял авч ирсэн нөхцөл байдаг үстэй. Зарим улсын судалгаа намын дарга нарын хувьд бол одоо ус төвчүүлнэ гэдэг ийм зүйлээс яриад байгаа шүү. Гэхдээ ерөөсөө биш үү? Хэдүүлээ энэ дэр маргаад авахгүй боддог нь бүгд л мэднэ шүү дээ. Тэгэл нам дагсан, тэгэл намын одоо нэр нөлөө бүхий албан тушаалтныг дагсан залуучууд одоо хөрөнгөний хөвч төр эрх мэдэл албан тушаалын хөвч төр ердийн залуучуудаас хол тасрал явчихдаг шин. Энэ нэг заван тогтолцоог л бид нар эвдэх хэрэгтэй байгаа. Эвдэх арга зам нь юугаар эдийн засгийн аргаар эвдэх. Төрийн албыг бол бид нар өвчлөх хэрэгтэй. Саяхан засгийн газар судалгаа хийгээд төрийн зарим албаны чиглэлийг хувийн хөвчлөл рүү шилжүүлвэл 10 их найдын хэмнэлт хийх болцоотой байна гэдэг тооцоо судалгаа гаргасан шүү дээ. Дээрээс нь төрийн өмч хөвчлөг бол бид нар зайлшгүй хийх хэрэгтэй. Төрд одоо 113 аж ахуйн нэгж компани. За яа харахгүй зах зээл дээр түүхийн үдийнх одоо эдийнх нь өндөр байгаа учраас нэг эрдэнэт эрдэнэс хамтлагын нэг ашигтай ажилладаг ш. Бусдууд нь бүгдээрээ нам болчихсон. Жишээлбэл 200-аад хүний бүтцтэй хувийн хвшил жилдээ нэг 4 сая тонн нүүрс олборлоод экспорт чадаад байхад 1300 ажилтнтай төрийн одоо өмчит компани 2 сая тонн нүүрс олборлдог байхгүй юу? Тэгэхээр энэ өөрөө эдийн засгийн үр өгөөжийн хувьд энэний цаана юу нуугдчих нь асар их хулгай байна. Асар их үргүү зардал байна. Тэгээд дээрэс нь хөгжлийн банкаа хүртэл дампууруулах хэмжээнд л авчирсан баг шүү дээ. Хөгжлийн банкны муу зээлийн 54% нь дандаа төрийн өмчит компаниуд зээлээд авчихсан. Тэгэхээр бид одоо яа харахгүй юу төлөө одоо шинэ үндсэн хуулийн хүрээнд 126 гишүүн бүхий 5 улс төрийн намын төлөөл байгаа юм. Зоригтойгоор төрийн албаны одоо реформа хийчмээр байна. Төрийн өмч өвчлөө хийчмээр. Эдийн засгийн аргаар бид нар тэмцэх. Нөгөө талдаа мэдээж ерөнхий хуулийн аргаар тэмцэх. Энэ л хосолцол явмаар байна. Засгийн газар огцрохгүй байгаа шалтгаанаа одоо энэ том цэлүүд зогсноо гэдэг ийм тайлбар хийдэг шүү дээ. Үнэхээр дараагийн засгийн газар гараад энэ том цэлүүдийг хөдөлгөж чадамжгүй юм. Эсвэл газар оюун цэлүүдийг хөдөлгөж байгаа юм. Тэгвэл тэргүй улсын их хурлаар засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдчихсан. 4 жилийн хөтөлбөр баталсан. Түүнийгээ нэг жилд нь хуваагаад одоо өнөөдөр чуулганаар 26 оны төлөлтүүдийг хэлцэж штэ. Энэ өөрөө хуулиар зохицуулагддаг учраас хуу хүнээс өрдөөс нь хамаарахгүй. Төрийн ажил явдгараад явна штэ. Угаасаа хуультай. Тэрнээс биш одоо засаг өөрчлөгдөхөөрөөч байдаг юм уу? Энэ ажил эн чинь угаасаа засгийн газар хуулиар төрийн өмнө хүлээсэн, хурлын өмнө хүлээсэн, ард иргэдийн өмнө хүлээсэн их зүйн зохицуулт шүү дээ. Толгой дээр жигсэж байгаа ерөнхийдөө та дэмжиж байгаа юм. Зүйн ёсны шаардлага гэж би хувьдаа дүгнэж байгаа. Мэдээж энэ бол байх ёстой. Нөгөө талдаа энэ юу гэхээр нэг юм эрүүл
улс төрийн орчинг бий болгоосоо гэж би найдаж байгаа. Хамгийн гол нь үр дүн чухал. Гишүүд ч гэсэн энэ дэр бол нэлээд цочмтгол хандж байгаа шүү дээ. За ер нь бол бас үг үйлдэлээ анзаарч авахгүй болохгүй юм байна. Тэгээ улс төр өөрөө цэвэрших одоо жинхэнэ одоо хүн болгоны хүсэж байдаг шудраг эрхцүүт орчин бий болох энэ нэлээд чухал нэмэр болох болов уу гэж би хүлээлттэй байна. Таныг айгүй хүлээж авдаг та очих юм. Эрдээс арай хол таныг асууж байлаа. Яасан гинэ? Чагсаалыг дэмжиж очих юм уу? Таныг асуугаад байлаа. Би дэмжиж байгаагаа үгээр илэрхийлжлээ. Төрд одоо тангараг өргөсөн ажилтаа нэг талдаа. Тэгээ хуулийг бол одоо энэ танхимаар шийддэг. Ямар нэгэн асуудал орж ирнэ түүгээрээ өөрөө шийдвэр гаргаад өгнө шүү дээ. Тийм үү? Ихээс ад жил гişүү очноос та очих. Гэхдээ чи яагаад намайг заавал ингэж хатгаад одоо өдөөд байдаг юм бэ? Одоо айгүй зовлонтой. Одоо нэг жавхлангийн найруулсан хуулийн эсэргүүцэд ирэхэл чи над руу дайраад байна. Сангийн амны бэлт болчих юм уу? Айшаа. Өдөөд ахах зүгээр. Жилд 240 сая орлоготой хүний хүүхэд найзлахандаа 20 мянган доллараар 17 мянган доллараар хөгж цүнх авч өгөх нь яг энэ эдийн засгийн хүрэлцээтэй юу? Энэ энэний их усүр нь маш анхааралтай байгаа шалтгаан юм. За орлогын их үүсвэр нь одоо хэн дээр жишээ авч байгаа? Зүгээр ерөнхийдөө ярьж байгаа юм уу? За миний мэдхийн Hero Entertainment-ийн тодорхой хувь нь оюутны ерөнхий сайд байдаг. Чин бас нэг реклам сурчлагын эдрийгээд ашиг орлого олоод байдаг. Дээрээс нь ерөнхий сайдын саленчуудаа хэд байдаг юм бэ? Нэг 10 сая бол байгаа. Тэгээд дээрээс нь төрийн одоо тусгай үйлчлэгээ гэж байдаг. Хуулиар зохицуулалтаа. Төрийн 3 өндөрлөгийн одоо хамгаалалт, орон байр, хоол, хүнс, аюулгүй байдалтай холбоотой байдаг учраас энийг бол төр даадаг. Энэ ч бас нэг талдаа зөв. Тэгэхээр сар болгоны орлого болсон цалингийн зарцуулалт нь тэр хэмжээгээр багаснаа л гэсэн үг шүү дээ. Хоол унд нь зарцуулах шаардлагагүй. Байрны төлбөрт зарцуулах шаардлагагүй, сөөхөн төлбөр төлөх шаардлагагүй. Угаасаа тэр төрийн засгийн хамгаалтын чиг үүргийнхаа хүрээнд төрөөс тэргээ даачдаг. Тэгэхээр тодорхой хэмжээнд цалингийн хуримтлал бол мэдээж өөрчлөлт хараад түүгээрээ зохицуулсан байх юм гэсэн үг. Онгоц түрээслэхэд одоо 30 сая төгрөг гэж байна. Тэр жилийн орлогын цагийн За ер нь онгоц одоо жишээлбэл одоо надтай хамаарал бүхий компани нислэг хэрэгтэй байсан. Үйл ажиллагааныхаа зардлыг дийлхэ болоод эн чинь одоо юуны төрснийх нь маш өндөр. Тэгээ ажилтны цалин бас их өндөр. Тэгээс үүлдээ тэр онгоцоо зарж дууссан. Тэгэхээр хуулиар чухам яаж зохицуулагч чинь одоо тэрийн хамгаалт гэдэг үүднээс зарим зохицуулалт нь бол байдаг баг. Гэтэл хувийн зорилгоор төрийн ямарваа нэгэн одоо бүр машиныг ч гэсэн хувийн зорилгоор ашиглах буруутай шүү дээ. Одоо ингээл төрийн албаны машинаар өөр хүмүүстэй сургууль цэцэрлэгтээ өргөж өглөөгээд өчнөө асуудал болоод идэл адилхан л та. Тэгээд тэр нь одоо энэ хэвлэл мэдээлэлээр яваад байгаа мэдээлэл хэр бодиттой мэдэхгүй байна яг үүндээ. Яг энэ асуудал дээр бас нэг зүйлийг би бас нэг хэлмээр байна. Улс төрд нэг их муухай нэг юм жишг тогтоод байна. Ямарваа нэг асуудал болохоор дандаа гэр бүл рүү ордог. Жишээлбэл сая Баярмаа гишүүн ерөнхий сайдтай асуудал боллоо. Тэнгүүтэл тэр нэг төрсөн ахын болон нөхөр үр хүүхдүүдийн яас их доромжлов. Энэ өөрөө маш буруу жишээ. За энэ ингээд сенсац болоод ирэнгүүт одоо миний мэдэх идэж амьдралдаа уулзаж үзээгүй нэр бүхий эмэгтэй улсуудтай холбоол, доромжлол одоо нэг сенсацаар дарахал одоо нэг юм зоригтой юм шиг байгаа.